Сэрүү татсан намар цагийн намуухан орой. Алтан жаргал наран дулаан туйран газрын хөрсөнд эм багт уулын цагур айж өхөн орж үзэгдэн. Нар уулын цагур орсон даруйдал багхан сэрүү татаж бүн намар цаг ирж бүн дохой байх. Отод цайд өхөн цуслангийн хэдэн байшин дүнсийн харагдана. Тэдний дунд хоёр давхар цагаан байшингийн гадаа зам ширтэн хотоос ирж буй машин бүрийг ажиглан нэгэн хүйс суун. Өдөржин ажилтай байдаг ээжээ хоёрын эрхийг нь харуултан сууган энэ. Өглөө нарнаас үдшийн бүрийн хүртэл ажиллаж шөнө дөлөөрөл ирж унтсан болоод яваад өгнө. Эцхэн хүүтийн цагийг өнгөрөөх нь бидгийг хэл ярилцсан сууханч ховор. Оройдож ирэх бүрдийн ганцангаас авсан хэдэн хөрсөн хоол ус унтаа зэрхэн хүүтэн авчирж өгнө. Хүүг хүүтэн хоол гэж дурамчхан байгаад хүртэл түүнийг нь тоосон шинжгүй загнах нь нэлбэг. Тэг хүртэн түүний төлөө гэж өөрсдөө өмөрнө. Хүү ичи авахан энэ үйлдэлд хэдэн дассан. Би дааж ганцаараа амьдрал сурсан гэхэд болно. Гэхдээ бэцхэн хүүхэд болсон хон ичи авдан эрхэлж тэдэнтэйгэн ярилцсан халуун хоолой хамттан гэдгийг бэцхэн зүрхэндээ хүсэж буун гарцаагүй. Усад өдрийн адил оройдож ирэх бололтой. Гэтэл харанхуй болсон ч хүү байшинтан оролгүй ичи яван хүлээн суусаар. Магадгүй түүнд энэ хоёр давхар байшин хэтэрхий том бас амар санагддаг байх. Засмал замаас шорон зам руу зам салан гэрлийн байшингууд тусган явсаар байшингийн гадаа машин гэр зогссов. Хүү чичи яван эрлэх хэмээн баярлаад дэдэг тосон гүйж ээжийнхээ хөлөөс тэврэн авч эрхлэхийг оролдоно. Ээж нь ажилтгтээ ядарч ирж байхад жоохон хөөгчээг ирэх болгонд л гадаа байж явах юм. Гэртээ ороод байж байхгүй. Ажил ихтэй байхад бас ханаа төрж их үл яах юм. Гэж түүний хийсэн үйлдэлд ноцаарлан байхад аав нь харин үг догорлгүй байшинтан орж үзэгдэнэ. Бэцхэн хөө нүдэндээ дорсон нулимсан хамцуугаар шудран гарчаад араас нь оров. Жирэн дээр урдын адил гонцангаас авчирсан хөрсөн хол тавьжээ. Миний хүү идэжгээд өрөөндөө орж ирт унтаар. Ээж хоёр нь ажил ихтэй үнэхээр их ядарч байна. Дараа 7 хоногоос амарна. Тэгэхээр л хамт гадуур гарыг. Эмийн толгойг нь үл элэг хэсэгхэн нэлээд дээш харж өрөндөн ороод хаалган пэдэдэл хаах нь сонсогдоно. Хүү оосон ширээний хард хөрсөн хоолон 2-3 холбогдоод өрөндөн орохор дээш харав. Саяхан болсон төрсөн өдрөөр нь ижи явах хоёр нь бэлгэлсэн ээл хөгжмөн өвдөг дээр тавин орон дээр суулаа. Утсыг нь жижигхэн хороогаран жимээ гаргахгүй хичээн үлээлхэн тадан байхад нүднээс нь гарах нулимс ээл хөгжмийн утсан дээр тусаж үзэгдэнэ. Түүний сэрхээс өмнө ажилдан явсан ижи яв хоёрын хүлэн гадаа суусаар. Одоо зэрэг машин болгоныг харах бүрдэн бяцхан догтлоо. Ажигаар нь өнгөрөөд явах бүрд бяцхан гүнх орсаар. Өдөржин ингэж суугаа хүү харсан хинч өрөвдмөр. Машин бүрийг нүдэн сэрэгтэл харан суусаар нэг л мэтгэд хөө унтаад өгөв. Жинтэд даарсаар сэрвэл хэдийн харанхуй болжээ. Байшинтан орохыг хүсэхгүй байгаач даарж буй учир орохоор болов. Орсон тариудын өрөөлөгөн гүйн орж хаалган хаагаад хөөнчтөн толгой дээгүүрийн нөмрөн хамаг биеийн атэлгэн хөлөн дэврэн хэвдэв. Үнэхээр айж бас ганцаардаж байсан ч ичи авдан гүнгийн хэлж дэр хоёрыг зовоохыг хүсдэггүй нь баргийн том хүнд баймгүй ухаан суусныг нь элтгэн. Өнөөдөр ичи явах нь ирсэнгүй. Маргааш өдөрж бас гадаа суусаар. Гэсэн чи ээж аваа хоёр нь ирэлгүй 3 хоног. Хүү аав ээжийнхэн авчирч үлдээсэн бэлэн идэж болох өөхний гэдэж
энэ хэдэн хоногийг гаргацаав. Аав ээжигийн хөлийн гадаа зам ширтэн байхад засмал замаас зам салан тэдний гэрлүү машин гэр зүзэгдэв. Түүнийг харсан жаал хүү ижи авгийн ирлэг хэмээн баярлан тосон байшингаас зайд өхөн очиод угэржгүй машиныг ажиглаад аав ээж ирэх машин биш гэдгийг мэдэх үедээ төднөөс нь өөрөн ирэхгүй нулимс орсон. Уг машинаас 2 цагтаа буун ирээд жаал хүү дээр ирэв. Зам байна охин дөө. Энд чи амьдэрдэг үү? Чамаас өөр хүн байгаа юу? Ээж аав хоёр ажилдаа явсан. Би ганцаараа байгаа. Өөр ах их шиж байхгүй юу? Би айлын ганц хөвгтөлтэй. Ээж аав хоёр удахгүй ирэх байх. Гэхэд хүүг харсан 2 цагтаа бие биелүүг нухацтай ширтээд хүүт ямар нэгэн зүйл хэлэх гэж байгаа болол та. Хүүгийн аав ээж хоёр гэрлүүгийн харих замд зам тээврийн ослоор газар дээр нас баржээ. Хамаатан садан гэр бүл гэж шалган явсаар гэр бүлд нь мэддэхэр ирсэн нь. Гэхдээ ийм зүйлтэй учир нь хэмээн төсөөлөөгүй хоёр хэлэх өгөөдийн эргэлдэн зогссов. Орвогийн хамгийн хатуу мэдэг энэ бэцэн хүүд хэлнэ гэдэг үнэхээр амнаас нь яавч гарах зүйл биш. Гэхдээ хэлэх ёстой. Уг 2 цагтаагийн арай нас тогтсон нэг нь хүүгийн өндөртэй зэзуурн дой суугаад энэ дөө ээж аав хоёр нь хол ажаар явсан. Эцэгтэй чамайг өөр газар байлгахаар болсон гэлээ. Тэр чадсангүй. Амнаас ээж аавыг нь нас барсан гэдэг үгийг цохиулган хэлж чадсангүй. Үүнийг сонссон хажууд нь зогсох залуу цагта түүнийг нодрон авахад өнөхөр өндийн үсвэл чи хэл. Би л авч чадахгүй юм байна. Гэсээр машин дангаараа суучих. Өндгөн зүйл нуруунд дээр нь үлдсэн залуу цагта хөөж ширтэн харна. Томолог нүдэн хэрэгэлдүүлэн агсан байртай байхыг нь харагтаа тэр амнаасаа гаран хэлж чадахгүй гэдгийг ойлгох. Саяны ахын чинь хэлснээр чамайг бүтээр авч явахаар ирлээ. Миний дүү гэртээ ороод юм давхарлаж өмсөд гараад ир. Үнэхээр үү? Ээж аав надад ийм хэлээгүй. Та хоёр хотлоо ярьж байна. Миний дүү цагтаа хүн гэж мэдэх үү? Цагтаа хүн гэдэг чинь хүн тусалдаг. Худлаа хэлж болдоггүй байхгүй юу? Гэж худлаа хэлж буй өөрөөгөө хэдэн мянган удаа зөвхөж өрөвдөгч түүнд хийж чадах зүйл үүнээс өөр байхгүй мэт. За яах вэ? Та хоёр хүлээж вэ? Би хордон хувцас олжоод гараад ирээ. Гэсээр байшин тугаан гүн орлоо. Залуу цагтаа машин тангаар суухад төрүүлэн суусан цагтаа за яв элвэ. Чадсангүй. Улгаачиг барь эсвэл шийтгэл ногдол гэвэл би зэрэгтэй хийж чадна. Гэхдээ энэ бэцэн хүүгийн өдрөө хараад тийм зүйл хэлнэ гэдэг боломжгүй. Одоо харин яах вэ? Энэ хүүд худлаа хэлж ихдэг. Ингээд орхиод явах юм уу? Өөр аргагүй л байхад. Эсвэл хүүг хамаатан садан гарч ирдлээ асрамжийн газар аваач гэж өгье. Тэгж болох бол тэрэн дээр бах. Энэ төлтөгээд явна гэдэг тэнтүү хүн чанаргүй зүйл. Тэр хоёрыг нэрэлцэн байхад байшингаас гарч ирэв. Тэд дагуулan явсаар дүүргийн цагдаагийн газар очин хүүг машинда томоотой хүлээж байхыг сануулад элтсрүүгэн оров. Эсэх хугацааны дараа буцан гарч ирж хотын төв асрамжийн газар хүүг хүргэж өгөхөр болсон байв.
Асрамжийн газар ирсэн даруйдан жолоо барьжсэн цагдаа хүү тандан энд зөндөө олон хүүхэд байгаа. Миний дүү энд хэдхэн тонн гэж хэлээд түүнийг дагуулan оров. Өглөөс хэдэн өдрийн дараа өнөөх цагт өвгийн хамаатан гих махлах шар хүүхэн дагуулсаар өвг авахар асрамжийн газар иржээ. Энэ их чинь аав ээж нэгч. Чамаг тэр хоёрыг эрдэл харж байх хүн. Одоо миний дүү энэ нэгчтэйгээ хамт гэртэн амьдран шүү. Тэгэхэд хөө өнөөх авахын хөд ширдвэл хүүд нэг л таалагдсангүй бололтой. Гэсэн чи энд биш гэртэн хүлээвэл ээж авах хоёр илүү хурдан ирэх мэт санагдаж өөч зөвшөөрч гэртэн харихаар болов. Ингээд аавынх нь эгч гих маглаг шар хүүхэнтэй хамтдан гэртэн амьдрахаар болжээ. Ээж аав хоёрын нь орчуулах ёслолж намгүй хүн болж өндөрлсөн аж. Эцхэн хөөдинч мэдэгдэлгүй гэр. Эцхэн хөө хөрөвдсөн дөн ээж аав хоёрын талаар худлаа хэлсэн нь хөөгийн хөв тавиланг тэр чигээр нь өөрчлөж өргөх нь. Хөөд сайн санаж өрөвдсөндөө тэгж хэлсэн нь хөөгийн амьдралд аз жаргал эсвэл зовлон зүтгүүр хоёрын алийг нь авч ирэхийг таашгүй. Өдөр хоног өнгөрсөөр ээж аваагийн харуулдан хүлээсээр хүү сүүлдэн дээр хорон хонхон болж орондоо хүрдэл шээжгдэг болов. Өнийг нь төвчхэн байж арга барсан өнөх аваагаа сүүлдэн хүүгшээх хүрдэн зодож элдвэр харан зүгтдэг болов. Дэх бүрдэх хүү улмал сэтгэлээр унаа ичи аавыган илүү их санан хүлээсээр. Энхүү өдөр хоног өнгөрсөөр эцэн хөөж ичи аван санан гансарсаар өрөөнөөсөө гарахаан байж өдөржин цонхоор зам ширтэн суун. Тэр нэгэн өдөр гамхил халуун харан шингээж нар дулаан гэлжирийн хүүгийн газрыг элбэн жоохон ч гисэн үе төргөнийг нулимсыг нь арьжин байгаад уулын цагур оров. Цэрүүддэж харанхуй болонгууд хүүгийн гуниг улам эгсэж өөрийн ирэхгүй нүднээс нь нулимс бөмбөрнө. Гэнэ төрөөнийх нь хаалгыг хүчтэй нүдэх донсогдов. Өө нулимсан хоёр гараараа хүчтэй гэгчин тадан аржаад хаалга онгойлгов. Өнөөх аавынх нь эгчгийх авгаа нэлийн уусан бололтой. Дөнгөж хаалганы хүүд ууртай гэгчин ширддэв. Чиний ээж аав хэдийг нөхч гисэн. Шамшиг хэмээг аваад явахгүй гэж өвгийн сэтгэл рүү зөө мэдвгийг цоолох мэдхэлж өргөхөв. Хэдий жаахан хөөж өгсөн гэдэг үгийн утгыг мэднэ. Дэмдэж тэгж хэлсэнд нь нуурлаж өгөх бололтой. Та худлаа ирж байна. Тэр цагдаа надад ээж аавыг минь удахгүй ирнэ гэж хэлсэн. Гэж хэлсэн тариудан хаалгаан хааж дүгжээ дамжив. Өнөөх аавгаа ээж аавыг нь бэдсэн хөөг амдан орсноор хараан зүгэж хаалгыг нь хүчтэй татаж эцэг нүдэж байгаа шатаар доош буух чимээ хөөгийн чихэн сонсогдов. Миний аав ээж хоёр амьд удахгүй намайг авахар ирнэ гэж орон тэрэн очин сууж өнөөх л ээж аав хоёр нь өөгсөн хийл хөгжмөн тавиран мэгшин суун. Шөнхүү ээж аав хоёрын хүлээ тэлсэнгүй. Тэр хоёрын олохор шийдэж хот гарахаар болов. Өөрийнхөө дулаан гэсэн бүхнийг давхарлан өмсөж ээл хөгжмөн барин өрнөс чимээг өхөн гарав. Шатаар доошогон бууж байхад өнөөх авгаа доор өрөнд нь хэдэн юм уусан бололтой.
ширээ дэрлэн унтаж харагдлаа. Хөөж түүнийг цэрээхгүй хижин байшингаас гарсан даруйдан олдын зүг хам хурдаараа гүйж гарав. Зам бараадан их л удаан гүйсэн чи эцхэн хүү тэдэрхий хол дээр нь гэрэлтүүлэг гих зөөлхөө зам харанхуй. Энд тэндээс хузалдах нохоон жимээ эцхэн хүү амар санагдаж байсан чи ээж автайхан уулзах хүсэл түүнээс ч илүү. Өөрхийн хүүгийн гар хөлн жиж ирж даарснасаа болоод зогсолтгүй гойж их нусаан татан халахсаар. Хөө ижи автайхан цог одоор тийм ч их явж байгаагүй. Аадныхан гарагтан очсон газар нь парк. Гүү тийшээхэн явж байгаа. Хаана гэдгийг нь мэдэхгүй ч тэнд ямар зүйлс байдаг гэдгийг сайн мэднэ. Тиймээс толгойд нь бодогдох зүйлсийн хайн алах нь. Төвнийг ин явхад араас нь настай тэр хоолой. Ой. Чи энэ хар шин юу хийж яван? Хэмээн түүнийг дуудав. Бэцэнхүү эргэж харсан даруйдан би аав ээжтэйгээ уулзах гээд тэгээд хайгаа явж байгаа. Энэ хар шин үү? Гэртээ байдаггүй улсоо. Анаас яванчи. Тэр тэнтэс ээж аав хоёр холгоо явсан. Одоогүй ирнэ гэсэн. Гэхдээ би одоо уулзмаар байна. Муу мөндөгтэй. Гэртээ хөлөх хэрэгтэй бол хөлөх л хэрэгтэй. Одоо харь. Үгүй би гэртээ харихгүй. Тэнд муухай хүн байгаа. Ээж аавыг минь өгчгсөн гэд байсан. Гэж доошхон тонгон зогсоход юу болсонг нь гадралсан өвгөн хүүг өрөвдөн ширтэ зогсоод даарж бээрсэн гар улаасан хасаа зэргийг нь хажиглаад тэгээд чи хөрхөр явж байгаа юм дээ. Өглөө ядаж явахгүй. Би нөгөө ээж автайгаа хамт очисон газраа тэнд ээж аав минь намайг хүлээж яваах. Алуу. Жи хөлтлөө. Өнөөдөр дэ манайд ачи. Маргааш яах нь ээж аав чинь зог хай. Болох. Гэж бэрж таарсан гарыг нь хоёр гарынхан алган завсарыг хийж багхан өрн байхтан халуун амьсгалаар нь дулаацуулна. Хүү даарч ядарч байсан тул төвнийг хэлснээр дүүн тэтгэн даган явлаа. Архуу бүдүүлэг нийгэмд сайн хүнтэй учирна гэдэг хуурхан тохиох аз мэтэл болсон цаг. Өвгний өөрөн алхах уудтай зүйл төвнийг гიშгэх тоолонд нь хоорондон хавралтан дуурах нь өвгийн чихэнд хөвчм тоглоом мэтэл санагдана. Өвгөн хүүг дагуулan явсаар аранхуу булан эргээд хэсэгхэн алхаад уудтай зүйлийн газар тавьж доош тонгон дарин шиний таг онгойлгов. Энэ манайх дэм сайхан биш чи чамайг бол дааруулахгүй. Гэлээ. Өөрөх нь байдаг өрнөс жижигхэн авчиг дээрээс нь сөвмийн азах гэрлэгээд өөхөл зүйлэнд хүүд санагдана. Өвгөн хөрж явсан ууднаас оол хүнсний бололтой хэдэн зүйл гаргаж хоол хийж харагдана. Өвгнийг анхааралтай ажиглан байхтан бээрсэн хоёр гараан үрж жижигхэн амнаасаа гарах амьсгалаар дулаацуулахыг хичээнэ. Анх уулзах үедээ орж ирсэн дараагаан ч Инглисийн салгалгүй хийл хөгжмөнд тал тээврэн суух үг харсан өвгөн дарж байна. Одоoko дулаацнаа. Ингээд чи наад хөгжмөрөнд доглож ядна биз? Гэхэд хөө. Үгүй. Би тоглож байгаагүй. Эмэн хариулав. Үнэхээр хүү анх авсан цагаас өг хөгжмийг бараг л тоглож үзээгүй. Учир нь хүүг хөгжмөн тоглоход иж яв хоёр нь амарч байхад муухай дуу гаргалаа гэж загнаснаас хойш дахин тоглоогүй юм. Аад нэг гхэн л
Утсыг нь жижигхэн хуруугаар дадан суудаг болжээ. Айлвда. Наадхан агтаа нэг өгөх. Ах нь үзээдгий гэж өвгөөс хөгжмийн гуйн авав. Өвгөн залуудаа алдартай сургуулийн хөгжмийн багш байж. Дэр хүндтэй хүн байсан ч зархад тэмэх цөлд хэд орсноос хойш дүүгэрийн бүхнийг солиж хайртай бүхний алдсан гэдгийг ухаарсан ч эдийн хориодсон байжээ. Тэрэл цагаас хойш ийн амьдрах болж. Төвний тоглох аюулгуунаас гуниг урсан гарч буй мэт. Хүмүүрийн сэтгэлийг хоёрааж нүднээс нь нулимс урсгаж чадах хөгжимчин ховрхон байх. Тэр тусмаа аюул хөө бүрийг сонсоод сайн ялгаж чадахгүй бэцхэн хөг уйраана гэдэг бол ховрхон. Гэхдээ түүний мөнөж эвдэрсэн гарнаас эсвэл даарч хөрснөөс ч болсон байж мэдэх эмнэл хаалтаж онож гарах гуниг ихшгэлэх аюулгүй хүүгийн сэтгэлд хүржээ. Өөрөө ч мэдээлгүй уг аянд бүрэн эзэмдүүлж ижи явгэр нь хажууд нь нэрчгээд үг тас тэрэн байх төр зургийг толгойд нь төсөөлөн суух үгийн хоёр нүднээс хаад нэгэн нулимс өвдөг дэрн тусан унана. Хэдий бэцхэн хөөж гисэн түүний дуулсан энэ богинохон амьдрал хүртэл түүнд агтахаар хүнд байсан гэдэг нь орсох нулимс зоцож ядарсан царай даарж бээрсэн би хатаж хандаж буй сэтгэлгээд бүхэл зүйл нь илэрхийлэх үз. Өгс бүр сайхан байсан ч өгсөн бүхэн гоё байсан ч хайр халамж гэдэг хоёрхан үгийг үйлдэлээр илэрхийлэхгүй бол хүүхэд бүхний сэтгэл дөөнийг шиг хатаж гандаад шаналж уйлах үз. Өвгөн хөгжимдөн гаржээ. Орчлонгоос хэсэгэн тасраад хажууд чигэн харвал хүү зуусан чигэрэн унтсан харагдана. Өвгөн хүүг эвтэйхэн хойш дэлгэн залсан гардан заасан дээр хэвдүүлж өөрийнхөө гадуурхийг хүүгийн дээгүүр нөмрүүлээд хүүгийн нүднээс одоо хүртэл нулимс урсан бүг ажиглав. Эцвэж дэчмэд өнгөтэй гэмтэн энд юуны тулд мэндэлсэн юм бол бас юуны тулд амьдэрч байгаа бол та. Энэ асуултыг өөрөөсөн 30 жилээс өгтөн нэг ч өдөр хариултыг нь олсон удаагүй. Хүн бүхэн хариултыг нь мэддэг байсан бол бич тэр жиж тэр энд дарахгүй байсан биз. Өвдөлөн гэж. Зунжин ээсэн нарны ил суларч оройхон мандаад эртхэн жаргана. Гандаж шаралсан навчис мөчр дээр нь дүүжигнэн байгаад өчтөө эсрэг салхийг дээлэлгүй хийсэн үнэн. Явган хүний зам талбайд өлөөр нэг хөглөрсөн навчсыг өөрийн гэгдэ уралдан нэг гихэн газар умцныхаа гадуур ногоон халаад нөмөрсөн хүмүүс цэвэрлэж харагдана. Өгөө хүмүүс бидний яр зансаснаар төвхийн ажилчид юм. Өглөө нарнаас өдшийн бүрийн хүртэл ажиллах энэ хүмүүсийн ихэнх нь хөгшжүүл. Гэр орноо хоолтой ундтай байлгах гэсэнтэн бараг л хотын хамаг муу мухай гэсэн болгоныг хийнэ. Гажуугаар зөрөх ихэнх хүмүүс тэдний хийж буй ажлыг үгүйсгэх мэт татаж буй тамхиныхан ишийг идэж байсан зүйлсийн цаас хонорыг шил ховнцар сав гээд доторхийг нь юулаад хэрэггүй болсон зүйлийн шуудхан хайдаг нь харамсалтай. Тэгсэн чи ихэнх нь гомдол нэхэлгүй гайсан зүйлийг нь аван цэвэрлсээр цааш явж одоно. Өглөөний наран урахаас өрдөд болсон говгөн энэ тентгүй байрлуулсан хогийн савыг ухаж дотроос нь ховнцар сав шил зэрэгхэн дүүн. Тэг хогийн савнаас нөгөө хогийн сав хүртлэх
100 хүрэхгүй метрийн зайд улинд нь хөглөн хэвдэг ховн цар сав хогийн савн дотор байдагаас илүү их гэлтэй. Үлээлхэн жиндэд даарсаар хүүсэрв. Өндийс нь даруйдан хоёр нүдэн ээлжлэн нухаж орчин тойрондогон танилцах мэт. Төвнийг энэ суух зуур гаднаас өвгөн орж ир шарагдлаа. Заахан амарч ядсан. Өчигдөр юм хэдэлгүй унтаад өгсөн. Үлсэж байгаа үсттэй. Гэж өвгөнийг хүүгээс асуухад хүү Чаахал өсөж байна гэж санаа зовонгүй хариу хэлв. Үүнийг нь ажигласан өвгөн инээмсэглээд энгэрийн охон хоёр уутан давхарлан жимбидэл боосон хоёр том мантун боц гаргаж ирээд хүүтөөгөв. Уутыг нь задаасан даруйд галуун уур нүүрлүн зэрэгж түүнээс өнөрдөх хүнэр бэцхэн хүүгийн ходоодыг гिचгдэн бөө мэт. Хүү чөлөөсөндөн бодоод халуун байсныг нь үл тоон нэг мантун буцыг нь дор нэгж орхив. Үлдсэн нэг буузан харин өвгөн өдрөгөв. Би задчихлаа. Энийг та хэд? Үнэхээр юмыг олдож байгаа дээр нь идчил байсан дээр шүү. Нэрлэхлээгээд чи үлцэл суухаа зайшгүй шүү. Гэхэд хүү нүүрэнтэн жаргалтай инээмсгэл тодруулан өвгний өөдөс ширтээд зүгээр би жоохон иддэг. Та халуун дээр нэд хөржигвэл муухай болно гэлээ. Өвгөнч хүүгийн гараас үлдсэн мантун бууцыг авав. Хүү өвгөнийг бууцаа идэд дуустал анхааралтай ажиглана. Төвнийг идэд дуусгүй юу хүү? Ата хоёлаа аав ээжийг минь алхаар явцгаая. Эмэн шавдуулав. Өвгөн ихэд санаа алдан хүү жишэрдэн. Ингэхэд байна. Аав ээж хоёртой чинь би өглөөхөн уулзсан. Миний сайн тань хүмүүс байна лээ. Тэгээд чамайг ээл хөгжмөн тоглож сордолж ин уулзахгүй гэсэн. Надад чамд зааж өгөх гуйсан юм. Гэж эдэгтийн зэрэгцэн нүдэнд нь торсон нулимсан хүүгээс нуун гарч яв. Үний юм уу? Үнэхээр энийг тоглож сурч ихвэл аав ээжтэйгээ уулзаж болох юм уу? Дэмэ. Чамайг сайн хөгжимчин болсон дараа чинь аав ээж хоёр чинь хөлсөн тоглоомыг чинь навчирч өгнө гэсэн. Гэхэд өдөөшгөн тонгон зогсоод мэгшин ойлох нь сонсогдно. Эдхэн хором өгд ууралгүй байсан хүү нулимсан жижигхэн гараараа гарч чад заа хэмээн хариулав. Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэтгэд сар гарангийн хогц өнгөрч хүү тасралтгүй хэл хөгжмөн тоглоно. Зүүн гарах нь хуруунуудад зүсэгдэж идгээд тавлсан харагдах нь үг хэрэг бэлтгэл хийснийг нь харуулах мэт. Өдрийн цагаар хүү өвгөнд туслаж гудамжаар дэнүүлжилж говн зарсав суглуулдаг болов. Хаалганы хонх тасралтгүй 5 минут харан дугарлаа. Яа. Талхай. Яг өгөх нь. Гэж өчигдөр уусан юмнаас болоод байд суух газар олж идсэн авгай хаалгаан дайлав. Хаалга онгоосон даруйд өөдөөс нь дулаан инээмсгэл тодруулан зогсох залуу. Сайн байна уу? Та намайг санаж байгаа бол би таны дүүгийн хэрэг дээр ажиллаж байсан загдаа байна. Ямар хэрэгээр хэлэв?
Нөгөө хүүг хэрвээ гарах гэж ирлээ. Та боломжтой бол уулзуулаад өгч болох уу? Тэр явж гисэн. Юу? Хашаа. Хизээ яваа вэ? Гэж өнөөх цагта гайхсан харцаар ширтэн асуухад тавхай. Би яаж мэдэх вэ? Нэг л шин том толгойлол гараад явж гисэн байна лээ. Гэж хэнэгчгүй хариулхан дэр. Та чинь тэгээд бид нарт хэл дуулагдгүй юм уу? Ямар нэг юм болж гисэн бол яана. Энэ бидний гэр бүлийн асуудал. Тэмлийг харахыг хүсэж байгаа бол өөрсдөө хайгаад олооч. Гэснэг юу юугүй хаалган бид тэтэл хаачихав. Хаалганы хонхыг хэжнэн дарсан ч дахин нэг шинж байсангүй. Өмднийхэн халааснаас утсан гарган нэгэн цус залгасаар машин дангорцсов. Эсэг дуудуулсны дараа утасны цаанаас "Байна уу? За юу болсон вэ? Нөгөө хүү ямар хөө байна да?" "Тэр байна. Хүү гэрээсээ яваад удаж байгаа болоо л та." Гэхэд утасны цаанаас гайхаж буун илт нэлийн чанга дуугаар "Юу? Эцээ вэ?" эмэн асуув. Тэрийг нь сайн мэдэж чадсангүй. За. Уулзж байгаа тухтай ярилцъя. Эмэн утас засрав. Цаг гарангийн дараа ажлынхаа гадаа иржээ. Удаачгүй түүнийг хамтрагч машин дорж ирцв. "Яа, өөд байш. Ингээд өвөл болчих гэж. Энэ жилч хөтөн өвөл болох нэ." Гэж даарч бэрсэн хоёр гаран хооронд нүрв. "Дэм шүү. Нөгөө хүүг ханаас яаж олох вэ? Ингээд тэр хүү яагаад гэрээсээ явчих вэ та? Ямар нэгэн муу юм болоогүй л байхаа та. Миний таамаглаж байгаа зөв болов та. Хоёулаа буруу хүн дээрээ л гүгэл дээжтэй." Ээж хэлэхэд нь царайнд нь үл ялэг гимшил тодрно. Харин нөгөө цагта малхахан өвдгөн дээр нь тавин төсвөрөгтэй зандлыг хойш тултлан дэнэлгээд хойшоо налан хэвдлээ. Би ямар ч байсан хэдэг хүнээс асууя. Муу ярлаж байгаа юм биш л дээ. Гэхдээ одоогийн энэ нийгэмд өгөхөөс нааш олдох болов да. Эмэн өдөрхөн тугаар санаа алдахтайхан зэрэг зүйлэн хэлв. Ямар ч байсан хоёулаа ойрхон хайгаад үзье. Хоёулаа цагтаа хүмүүс байна те. Арга нь холдчихлаа. Гэсээр үг хайх ажилдан гарахаар болов. Гэхдээ төмбөн бужигсэн энэ хотоос зураг хөрөг байхгүй, аман тамгаас өөр зүйлгүй хоёр цагта эцхэн хөөг олно гэдэг өвсөн дундаас сүү хайхтай адил гэдгийг энхэн нь сайн мэдэж байлаа. Өдөр хоног ээлжлэн солигдож намар өвөл хавар зон гээд орвуугийн дөрөн үлрэл ээлжлэн солигдож өмбөрийн зан чанар төөнийг дагаад хувьсан өөрчлөгдөж улам л күн харанхуй болох мэт. Хотын амьдрал нэгэн хэвийн өргөлжэлсээр удаа дортгондон баригдсан жижигхэн хотод Монголын ихэнх хүмүүсийн амьдрал өргөлжэлсээр хөө өвгөнтэй уулзснаас хойш 6 жилийн хугацаа өнгөрчээ. Жижигхэн хургаран арай ядан ээлөвчмийнхэн уцыг даран байсан хөө том болжээ. Өөл хэмгүй гэж хэлэхгүйж өвгний зааж өгсөн бүхнийг сурж түүнээс дуудахааргүй бараг л илүү гарах нэгэн болж орой бүр нэгэн газар яг л товлсон мэт нэгэн цагт
Эг шиг бүрээс нь гуниг урсах нэгэн айс тоглоогд байна. Яг энэ тэнгэр тоглоод 2 сарын хугацаа өнгөрчээ. Ойр хавийнхан айлуудын хөгшин настай хүмүүс, ажуугаар нь зурж өнгөрсөн хүмүүс уг айсыг тайран зогсож сонсдог болж. Цөөхөн хэдхэн халааснаас өөрт байгаа задгаа мөнгөн түүний урд байх хайр цагт гин. Ихэнх нь баярснаа хэлэн нуруугаан өөрсөөр цааш явж одоно. Өөч ичи авахын тухай цааш дурсхан байж. Хэнч түүнд үннийг сөхөн хэлээгүйж цаг хугацааны айсаар тэр өөрөө мэдсэн болол та. Одоо байгаа энэ амьдралдан хүү эдийн дассан. Харамсдаггүй гэж хэлэхгүй чи санаа зовх зөөлөг. Өвгөнтэй уулзсандаа хүү үнэхээр баяртай амьдардаг байсан юм. Гэхдээ хүмүүсийн амьдрал тийм чамархан биш. 2 сарын өмнө тэр нэгэн гүнэгт орой өдөржин хаялсан цаас оройн тогтож олон машин дээгүрэн гарах давтамжинд дагтрах шат хатуурж машинууд тооромтлон зогсоход хэцүүхэн болжээ. Яг энэ үед яг энэ л цаг мөчид өвгөн ах хөг зам хөндлөн гарч явхад нь урдтай явсан машин тооромцон гიშгсэн ч оройтож гулагсаар дүүнийг дайрсан юм. Үхэлгэдэг гомбөр дээр ирэх ёстой нэгэн зөөл. Хүний туулах ёстой хамгийн том зогсоол гэхэд болно. Амьд ахуй цагт нь уулзаж минь тус мэдээгүй хүмүүс ирж хичнээн хайртайган хэлж нулимс тослуулан зогссон. Амьд ахуй насандан сонсож байгаагүй сайхан бүх нээж сонсон. Амьдад нь уулзахгүй явдаа гэж гарамсах сэтгэл үлдсэн хэмбүрийн толгойд орж ирнэ. Ухаарал хайрлаж үнэгт автуулах хэдхэн хормын үйл явдал. Гэсэн чи үүнтэйгэн адилхан эдхэн хормын ухаарал. Харамсалтай нь өвгөнд тийм зүйл гэж үгүй. Уйтаасан үлдүү цосмол дээр ам тавьж хэвдэх төөнийг өрөвдөх нэгэн ч гэж үгүй. Хажуугаар нь зүрх хүмүүс аман дарцхан хоорондоо юм шимнэлцээр явж одоцгоно. Ингээд нэгэн хүмүүний амьдрал дуусна. Ичнээн ядарсан ч хичнээн норхо хувцастай байсан ч хүн гэдэг додотголтойгоор өөд болно. Тэр өдрөөс хойш төвний өөд болсон уг газарт орой бүр нэгэн цагт нэг л хаяг их шиглүүлэх болжээ. Үйтэн салхи хацрам жиндүүлэн өлөж засны жавар нэнгэн хувцсэгч нэвт тааруулна. Ажуугаар гарахтаа түр садан зогсдог хүмүүс ч зогсхон болжээ. Энгэрийн хувийн тэрсээр га нэгэн тийшгэн яаран явцгаана. Бодвол гэр бүл хайртай дотны хүмүүс рүүгэн яарсаар явж байгаадаа гих бодол өвгийн толгойд эргэлдэн байна. Гэсэн чи энэ хэсэгхэн газар өвгийн тоглох аялах цаасны жаварнаас ч гүн хүйд таасан. Сэтгэлд нь ороод дотроос нь хөл дөм гүнэг их шиглэн бүжинэ. Алгуурхан аялах хөгжмийн айсыг гадныхан гарах машин дуу таслаж сонсогдоно. Хаяхан бэж таарсан гаран үлэн зогсоод үргэлжлүүлэн тоглоно. Нар доошогон буужээ.
Дэлгэр зуны нарыг гүйцэх гүйж өнөөдрийн нар үнэхээр дулаахан байв. Хөө өнөөдөр олсон жаалзуул мөнгөн хайрцагнаас хураан аваад цаашхан явахын алдад ард нь ологон засаж түүнийг дуудаг сонсогдов. Хүү эргэж харуул дөөч гарсан бэрийн насны том биетэй нэгэнгээр хүүд хандаж. "Зам байна. Саяны аяг чинь би сонслоо л доо. Чи өөр ая тоглож ядах уу? Би мөнгө ч нөгнө." Гэснийн хоёр ширхэг хордын дэвсгэрд хүүгийн гарцг руу хийлээ. Бээрсэн гаран хооронд нь үрэн байхдаа хөө чадна хэмээн хариулав. "Алив. Сонси." Хөө хөгчмөн тоглож эхлэв. Түүний тоглоод удаагүй байтал өнөөхөр хүүг болиулав. "Биш ээ. Өөр ая тоглолтоо." Гэхэд хөө ахаад өөр нэг ая тоглолоо. Гэтэл дахиад л түүнийг болиулав. Хөө дахин өөр нэгэн ая тоглолоо. Өнөөхөр толгойн сэгсрэв. Ямар нэгэн зүйл түүнд таалагдахгүй байгаа бололтой. Дахиад л хүүгээс боёл хийх хүсэв. Хөө энэ удаа дахин тоглосонгүй. Өнөөхөр ингээд дууссан. Өөр ая тоглож чадахгүй юу? Хэмээн хүүгээс асуув. Хүү толгойгоо доош нь өнжуулаад газар ширдэн. "Дахиад байхгүй. Танд таалагдаагүй бол та өгсөн мөнгөө буцаага тавдаа." Эмэн хариулав. "Жамада авьяас байна. Бор хэн хүнд заяахгүй авьяас. Тэр авьяасан чи өөрөө мөгөө хийж байна. Энэ гудамжаар явж байгаа хүмүүстээ чиний ая хичнээн сайхан сонсогдох нь хамаагүй. Гэхдээ чиний хөгжим хойлж байна. Дээр нь чамаас гарч байгаа аялгоонод амьгүй үгсэн сонсогдож байна. Амьдрал чинь юу тохиолдсныг би мэдэхгүй. Гэхдээ чи энэ урлагийг, энэ хөгжмийг бас өөрийнхөө авьяасыг доромжилж байна. Ийм байвал дахин тоглох хэрэггүй." Түүний ярьсан зүйлийг ойлгож чадсан зогсохдоо нүдэнд нь өөрийн мэдэлгүй нулимс сэлгэнэв. Харин өнөөхөр үргэлжлүүлэн "Гэхдээ би муухан биш ээ. Тэр нь энэ авьяасыг чинь харж хаад зүгээр өнгөрч чадахгүй нь." Гэснээр өөрч явсан зүгнээс нэгэн ном гаргаж хүүд өгөв. "Энэ номонд байгаа аялгоонуудаас нэгийг нь сонгоод 14 хоногийн дараа намайг энэ дэрхэд тоглож үзүүл. Хэрвээ надад таалагдвал би чамайг өөрийнхөө шавийг болгож харж хандаж болно. Хэрвээ ямар нэгэн байдлаар сураагүй, тоогоогүй, эсвэл яг л өнөөдөр шиг тоглох юм бол чи 1000 авьяастай байлаа гэд би хэрэгсэхгүй шүү." Эмэн хэлсэн даруйдаан цаашхан явж одлоо. Удаачгүй өнөөхөр хүмүүсийн дунд уусан алга болов. Түүнийг явсан дараа хөө номын хуудас бүрийг эргүүлж үзв. Үнэхээр түүнд ойлгох зүйл нэг ихэнч байсангүй. Бичиг үсэг, ноот гээд өөхөл зүйлийг тэр сураагүй. Сонсоглоор нь өнөг хүртэл өөд болсон өвгний заасныг л сурсан. Илүү зүйлийг яаж сурахыг харамсалтай тэр мэдэхгүй. Түүний амьдралыг өөрчилж болох маш том боломж.
Гэтэл номон дээрх хуудас бүр түүний хизээж тааж чадхааргүй оюнсаг мэт гэдэг нь үнэн. Хүү үлэлхэн гүнэг хэлв. Энэ амьдралдаа барагдасаад тайдгаран ядсан сэтгэлийг нь дахиад л өөр нэгэн зөвлөхөнд ичхэв. Гудамжаар хөлөөн чирнгалах нь. Ажиугаар зөрөх хүмүүсийн ч тоолгүй явсаар. Өгөөдрөөс хэдийнэ 7 хоногийн хугацаа өнгөрчээ. Хөөж өөрийнхөө байр байдал ин амьдрах хөв дэвлэнтэн бүрэн эвлэрч өнөх газран хөгжмөн тоглосоор. Өнөхөрийн өгсөн номыг хувцсныхан халаасанд үргэлж авч явна. Гэхдээ анх уулзагтан өгсөн өдрөөс нь хойш дахин дэлгэж үзээгүй. Өнөөдөр урдын адил өнгөрөх бололтой. Тэнгэр бүйдээхэд цасан гаялж. Гудамжаар алхах хүмүүс зөөрсөн тул өнөөдөртөө болохоор шийдэв. Хөөх. Яасан гой дардаг юм бэ? Чи наад номноос нь дардаг юм уу? Гэж хэн нэгний асуулт түүний анхаарлыг сарниулав. Хүү үгүй. Энийг нэг хүн зааж өгсөн юм. Эмийн хариулагтан тэнгэр үжиртэд зөөлхөн будраг засыг нүүрэн дээр буулгана. Түүний тоглосон аялагунд уярж догдолсон бүсгүй. Уучлаарай. Энэ ном их алдартай ном. Таач надад энэ номнуудаас тоглох авьяа саяг хүлтэй. Би багангийн хөгжмийн багш. Би хөгжимд үнэхээр хайртай. Гэхдээ хөгжим надад дургүй байх. Гэж нүүрэнтийн үлэлхэн гүнэг төрүүлээд цаашхан эргэн явлаа. Хүү түүний араас харсаар үлдэв. Эзэг нь зогсоод толгойд нь нэгэн зүйл орж ирсэн бололтой. Өсгөх талд орохоос өмнө араас нь гүйв. Арихын гүйцэд хувцснаас нь зууран авлаа. Эмэгтэй зодсонтон арагшигэн огцом эргэж харвал хүү. Та надад цаахад өгч чадах уу? Энэ номноос ядаж ганцхан хаяг би танаас гуйж байна. Гэж хэлээд өвдөг дээр сөхрөн онов. Үсгүй. Хөөе. Би чадна гэвэл болно. Одоо бас гэж бүгд татан болсгов. Энэ номноос ямар чамаагүй нэг хаяг би тоглож сураад өөр нэхэнд үзүүлчихвэл хэрвээ болно гэвэл тэр намайг шаван болгож авна гэсэн. Би үнэхээр цаашаа өөр илүү олон ай тоглож сурмаар байна. Гэмээн хүү ойлов. Элсэн зүйлд нь уярсан бүсгүйнч нүдэнд нь нөлмөс дорв. Би чамд хэлсэн дээ. Наад номноос чинь би чамд бүрэн дөс зааж чадахгүй. Гэхдээ анхан шатны мэдлэгийг авахыг хүсчихвэл би чамд тусалж чадан шүү. Миний чадах зүйл үүнээс өөр байхгүй. Болно гэвэл маргааш хоёулаа эндээ тааръя. Одоо их чинь жоохон ажил тавина. Уучлаарай. Гэсээр өсөхүй чаашхан явж одов. Хөө зааж гэж хариулсангүй. Толгоогоо дөхөн зөвшөөрснөч илэрхийлсэнгүй үлдлээ. Ганцхан хоёр нүднээс нь зогсолтгүй урсах нулимс л хариулт тэнэгсэн биз. Догдолсон хүүгийн нойр нь голж яв. Унтаж чадсангүй. Эдэн толрогон ээлжиж хөрвүүлсний эцэст босон сов. Номон гар дам барьж уудас бүрийг нь эргүүлэн үзв. Уудас бүр дээрх бичиг тэмдэг
Ноо тэгээд бүхэл зүйл түүнээс хол мэд. Гэхдээ хүү номон дээрх аясыг толгоон дотор төсөөлөн суулаа. Өөрийн гэгээд уралдан өнөөх газар ангиржээ. Нэгхэн машин холихно. Хүн амтэн гих зөвлөхгүй хоосон гудамжинд хөө хөгжмөн тоглож эхлэв. Догдолсон сэтгэлийн дарга гэсэнтэн ийм тоглоно. Ганц нэгэн хүн гудамжаар холихж эхлэв. Удсанчгүй наран гарч зам дээр дүгжрэл үүсэж хүмүүс холихолдож урдын лэдэл нэгэн өдөр эхэлжээ. Удаачгүй амлсан гэсороо бүсгүй ирж түүнтэй мэдээд түүнийг дагуулan явлаа. Хаашаа явж байгааг бүсгүй хэлсэнгүй. Явх замдан хүүд өөрийнхөө тухай хөгжимд яаж анх дурлсан, хөгжмийг эр сонсох дуртайган бас тоглохыг чин сэтгэлээсээ хүздэг гээд бүхний ярин алгасаар нэгэн газар ирэв. 10 давхар цагаан байрнуудын дундуур явсаар нэгэн байрны орцны үүдээр хүүг дагуулan оров. Дээшгийн шатаар 2 давхар яваад нэгэн хуучин төмөр ор саалагны өмнө иржээ. Энэ манайх хоёулаа энд л сургуулалт хийндээ болно үсттэй гээд хүүг хариу дуурж амжаагүй байтал за орё гэсээр гараас нь хөтлөн додог шин оров. Хүүд энэ сэтгэлээсээ хандаж буун өрөвдсөн сэтгэлүү эсвэл түүнээс өөрийгөө олж харсан танж дэрв ямар ч байсан түүн туслахаар шийдсэн эгэл нэгэн эмэгтэй. Хүү түүнийг даган гэрлөө норов. Өсгөө гутлаан тайлан тавьсан дараахан зоочны өргөн чиглэн алхав. Хүү үүтэнд зогссоор үлдэв. Түүнийг даган жаашхан явсангүй. Өсгөө зочны өрөөнөхөн үүдэн тулан ирсэн дараахан арга шигэн хараад үүдэн зогсог хүүгийн төрөх байдал өмсөн хувцсыг нь дахин нэг харав. Өсгөө хүүгийн санаа зовж бүгд ойлгосон бололтой. Нүүрэндээ дулаахан нэмзэг додруулна. Зүгээр наашиган ороод ир. Нөхөр битээр ажил ихтэй байдаг болохоор гэртээ бараг байдаггүй болоос гэрийн цэвэрлэлгүй удаж өгнө. Тиймээс санаа зовх хэрэггүй гэсээр хүүг дуудав. Хөөж санаа зовсон байртай хөлөөн зөөжөд алгасаар зоочны өрөөлөө оров. Өсгөө дахин чи өөрөө мэдээ тогтооны газараа суучих. Би чамд цай игээд ирээ гэлээ. Хөөж зочны өрөөгөө тойруулан харна. Тэгээд ган төшүүлэн тавьсан ганц модон сандал байхыг хараад түүн дээр очин суув. Өсгөө чалуун цагаа аягалан хүү давчирж өгөв. Саяхан гадаа байсан түүний гар одоо ч бээрсэн хэвээрээ. Үлээзэж халсан жилэн аягийг 2 гараар гадхан бээрсэн гараа дулаад цөөлж зайнаас ойжлон суув. Өнөөдөр хоёулаа юунаас эхэл сурхан мэдэх хэрэгтэй. Чи одоогийн тоглож байгаа аянуудан яаж сурсан бэ? Тэр аргаар чинь чамд зааж өгнө гэвэл ил угардан байх. Сонсоглоор л бас харсаар байгаа сурсан. Тэгэхээр хөгжмийн суур мэдлэг байхгүй гэсэн үг үү? Эсвэл чамд заасан хүн тэгж сурахыг хүссэн юм уу? Гэхэд хүү үйлэлхэн толгойг нь доошлуулав. Үгүй. Би үнэндээ тоглохоос өөр юу ч мэдэхгүй гэж гүнхтэйхэн хэлв. Өсгөөж хөөг бүрэн ойлгож удаачгүй энэ хоёр анхны шатны мэдлэг гэх зүйлээс бүх нэг эхлэв. Бүх зүйлийн суурийг баг багаар босгоно. Тэгээд түүнийг давтан дахин заана. Ийм байсаар хэдэн цаг өнгөрөв.
Үнэхээр гайхмаар нь хүү маш хурдан сурж байв. Өсгөн хэлсэн үг үйлдэл бүрийгээд тэр алдалгүй сурч байлаа. Үг ийм нэрийн бэлдэж байхад бүсгүй түүнийг нухацтай харна. Энд тентэн зүсэгдэж шархлаад эвэрсэн гар, алдартаж зайрдсан нүур, хэдийнэн өнгөн төрхөн алдаж өргсөн хувцас, сайхан гэж нэрлэх зүйл түүнд их л ховорхон. Тийм байсан чи түүний хeel хөгжим зурагдаж илэгдээчихгүй. Яг л шин мэт. Хөгжимдөн өөрөөсөө ч илүү хайртай гэдгийг нь тэрхэн үедэл мэдрэх шиг. Дээр нь түүний ийм тоглох ур чадвар Бурханаас заяасан холсгүй эрдэнэ мэт. Үнэхээр л энхэнд заяахгүй холсгүй авьяасыг түүнд харамгүй өгсөн мэт санагдаж бас дотроо нууцхан түүнд атаархан сууллаа. Эдийн орой болжээ. Нара гүнхтэйхэн уулын загвар жаргагч. Гэрд үйлэлхэн харанхуй нөмрөв. Бүсгүй хан тогтон байрлуулсан цагийг харав. Өө, ийм хурдан орой болчихжээ. За чи наадхаа сайн бэлдэж байгаарай. Эгч нь одоохон хоол хийгээд өгье. Өлсөж байгаа үсттэй. Өглөө ирсээсээ хойш юм идээгүй юм байна. Гэсээр үсгүй босов. Өөч давцаар үлдлээ. Удаачгүй халуун хоолны үнээр хүүгийн хамар төрөв. Оолгүй явсан гэдсэн оржигнэн дугарч. Төвний хөгжмөн давдаг анхаарлыг нь сарниулж өргөхөв. Хажуухан талаас нь үнэрдэг энэ сайхан үнэр төвний өлсөх мэдрэмжийг нь улан өдөөж үүнийг нь дагаад хүү ихэд солидөв. Баг зэрэг амархаар хойшоогоо налан суулаа. Чамайг өлсөж байгаа байх гэж яраад жоохон шүл хийж эхлэе. Гэсээр үүгийн урд жижигхэн ширээ засаж тавг тавьж том их дүүрэн халуун шүл хүүгийн урд тавиад хажуугаар нь талах борцог зэрэгхэн тавив. Хүү шүлнөөс үлээж байгаад нэг халбгийг амдан хийлээ. Удаачгүй түүний нүднээс урсах нулимс аягтай шүлэн дээр тусаж үзэгдэн. Тэр гэрийн халуун хоол гэдэг зүйлийг эдэлгүй удсан байв. Эзэ хамгийн сүүлд энэ сууж идэснийч мартадлаа удсан байв. Тэр ганцхан халбаг шүл. Бүхэл өнгөрсөн үеийнх нь сайхан дурсамжийг үүгийн сэтгэл рүү бага багаар зөөн хийж сэтгэлд нь бугалсан гүнигч үргэж бэцхэн очийг асаав. Үүгийн нүднээс урсах нулимсыг ажиглан суух бүсгүй сандарч зүгээр ямар нэг идэггүй зүйлийг чинь хийж өгч. Тэгэхэд хүү баярлаа эмэн хариулав. Өдөр болгон бие биендээ чин сэтгэлээсээ ч тоглооморж бэцхэн зүйл дээрж асар том тус дээрж заримдаа хэлхэж мартдаг энэ ганцхан үг. Ямар их урам зориг, итгэл найдвар, баяр баясгалыг авчирч болдгийг бүсгүй энэхэн үед л илүү их мэдрэв. Бүсгүй хойшоо налан сууж амтархан идэж буй хүүгийн төрхийг ширдэн мишин суулаа. Хүүгийн нулимсанд ажирлагдсан шүл баг зэрэг гашуун амдаржээ. Гэсэн чи халуун дулаан чанар нь хоолноос мэдрэгдэх бүсгүй сэтгэл арилаагүй үлдээж. Өрөнхийдээ золгох заагаар хүүгийн өнөөдрийн бэлтгэл дуусаж хууж дэднийхээс гаран явлаа. Өсгөө харин бодолд автан цонхоор ширцээр үлдэв. Яах ихийн л зургүй 7 хоног өнгөрч өдөр болгон
Завтай үедээ хүүдэд заасаар өөрийнх нь чаддаг бүх зүйлийг 7 хоногийн дотор хүүд заав. Өөч заасан бүхнийг нь тэр багахан хугацаанд сорсон нь үнэхээр гайхмаар. Өнөөдөр тэр өдөр өнөөх залуугийн хүүдэр ирэх тэр өдөр хүү эрдхэн босжээ. Хүн амтэн холихоос өмнө гудамжинд гарч ирэв. Хоёр гараан хооронд нь эцэгхэн үрээд хийлийн тоглож эхлэв. Өдөр болжээ. Өнөөхөр ирсэнгүй. Хүү түүнийг хүлээн байсаар. Оройч болгох. Нара юу л уулын цагур нүүрийн буруулах мэд орохт өгчээ. Гэсэн чи өнөөхөр ирсэнгүй. Цаг минут явах бүрд хүүгийн догдолсон сэтгэл энтерж, цаг минут явах бүрд хүүгийн сэтгэд үсэрсэн бяцханж унтарч. Үнийг дахиад л түүнийг нөмөрнө. Гудамжаар алхах хүмүүсийн хөл багсав. Бүрхий орчлог нөмөрж өдөг бодохон гэрэлдэг засмал цамын гэрэл удасжээ. Өөч өнөөхөрийг удаан хүлээж. Эцтэн гэхэд түүнийг ирэхгүй гэж бодлон дийлэж тэр явахар шийдэв. Хүү өнөөдөр олсон орлогоо хурааж хэлвгжмэн өөрж цаашхан явах гэсэн ч хоёр хөл нь хөдөлсөнгүй. Ямар нэгэн зүйлд хорогдож бовмит. Сэтгэл зүрх нь тархитайхан тэнцэлдэж хөлөн зөөж дангалагсаар урагшаан гიშгэв. Уучлаарай. Өнөөдрийн ажил санснаас удаллаа. Чамайг хүлээж өгөө байх гэж бодоод ирсэн юм. Зөв байж юу? Гэх өнөөхөрийн дуу ард нь гарав. Баярлсангүй хойшхон эргэж харвал үнэхээр л өнөөх залуу зогсож байв. За, орой болж байна. Хэнийг хүлээлгээд яах вэ? Сурсан бол надад тоглож үзээл. Өөч хийлийн тоглож эхлэв. Энэ удаа түүнийг зогсоосонгүй. Анхааралтай гэгч нь дуустлан сонсов. Үг тоглож дууссанхын дараа өнөөхөр хоолойхон засан. Үнэнийг хэлэхэд өмнө нь тоглож байсан аянуудаас хамаагүй муу дарж маш их алдаатай. Гэхдээ амьд байна. Энэ богинохон хугацаанд чамд өөр зүйл тохиолджээ дээ. Ичнэн сайн дарсан ч ичнэн их гонигтай байсан ч тэр аянд чинь сэтгэл үлээлхэн гоник бас догтлол аз жаргал дээр нь гамгийн чухал нь ичээл зүтгэл шингээгүй бол хөөгжим амилтгүй юм гэж хүүгийн толгой гэлэв. Би тэгэд тэнцсэн үү? Тийм ээ. Чи тэнцлээ. Үнэндээ бол чи дарж чадахгүй байсан ч ичээсэн байхад ч л би тэнцүүлэх байсан юм. Гэхдээ чи чадчихэ. Авьяас шүү. Авьяас. Эмэн инэв. Хөөж өөдөөс нь инэв. Хөгжимдөд дурлаж хинээс ч илүү хүмүүсийн сэтгэлийг уярах аялгау эгшүүлүүлэхийг хүсдэг хоёр чин сэтгэл. Энэ зүйлээр эхлэж энэ л зүйлээр төгсөх хоёр хувь тавилан. Нэгэн хүү, нэгэн эр хоёрын учрал ин эхлэв. Би чамд элсэнтэй. Би амлалтанд хүрдэг хүн. Би одооноос чамайг харж хандах болно. Тэхийн тулд гэр бүл амаатан садны чинь зөвшөөрөл хэрэгтэй. Ингээд чи хаана амьдардаг вэ? Эмэн хүүгээс асуув. Хүү эсэхэн үг дуурсангүй. Яасан бэ? Гэр бүл
Хамаатан зодан гэх зүйл байхгүй юу? Хэмээн өнөөхөр дахин асуув. Энэ үед хүү толгоогоо дохин түүнд хариулв. Өнөөхөр эрүүн доорон урагсан хэдхэн сахлан эмрэх зууран нэгэн зүйлийг бодож хүүгийн царайг нохоцтой гихч ширдэн. Тэгээд удалгүй хүү тандаж за өнөөдөр дөнгөхан ингээд явлаа. Марга ширд ирнэ. Чи өглөө энд эрдхэн шиг ирээд байж байгаарай. Чамайг би авч явна. За баяртай. Гэсээр яван одолоо. Өглөө ч өнөөхөр амлсан саран хүүг дагуулan нэгэн тийшээ явна. Цаг гарахан явсныхан дараа хоёр давхар нэлээд урд заган байшингийн гадаар зогссов. Зогссон дараахан өнөөхөр энэ асрамжийн газар өнөөдрөөс эхлээд чи энд байх болно. Бүх зүйлийг нь би ярьж гисэн байгаа. Санаа зовлтгүй шүү. Хүү та яагаад надад ингэж их туслаж байгаа юм? Эмиг санаа зовсон байртай асуув. Би чамд тоослоогүй. Өөртөө л тусалж байна. Эцэг нэгэн өдөр чи миний хөлсөн аяыг тоглож чадна. Тэм учраас л гэсээр хүүг дагуулan машинаас буулаа. Үүдэр орсон даруйдаал хүүхдийн инээд цангинав. Үүдэр хөөлдөж өнгөрөх хүүхдүүдийн царайнд баяр баясгал тодорч харагдана. Тэр хоёрыг досон авсан асрамжийн газрын эзэн гих эмэгтэй нүүрэндээ жаргалтай энэмсгэл тодруулсаар үүдэр ирэв. Үүдээ танилцж мэдлээд түүнийг дагуулan өрөөнд нь хүргэж өгөхөөр явв. Түүний ардаас өнөөхөр өнөөдөр сайн амраа дав. Маргаашнаас эхлээд чамд би хичээл заах болно. Эмээ хэлээд асрамжийн газраас гарan явлаа. Хөөж асрамжийн газартайгаа танилцж өөрийнхөө байрлах өрөөтэй хүртэл танилцав. Өөрийнх нь өрөөнд хамт байх болсон нэгэн өөрөөс нь насаар эддүү бололтой. Шар банд түүнийг орж ирсэн цагаас нь ширтэн сов. Эзэн эмэгтэй өнөөдрөөс та хоёр нэг өрөөнд байх болно шүү. Эвтэй байгаарай. Эдээс хоололдог, эдээс усанд ордог гэдэг өгцүүдийг нь энэ хүүхдээс тодруулж хараа. Би чамд юу ч гэж ихний ээлжинд өмсөх хувцас авчирээ. Чи одоо усанд орох хэрэгтэй байх гэлээ. Хөөж усанд орж хувцаан солиж шив шин төрхтэй болов. Эцэж өөрөөгөө дахин ингэж харахгүй гэж өөртөө итгүүлсэн түүний хувьд төсөөлөжгүй нэгэн ирээдүй. Усанд орж шинэхэн хувцаан өмсөд баярт нь аргагүй өрөөнд орж ирэв. Хамт байх болсон өрөөнийх нь хүүхэд түүний хийл хөгжмийг барьж гисэн орон дээр сууж байлаа. Хүүч хуурлан өнөө хүүгээс хөгжмийн шүүрэн авч орон дээр очиж суув. Чи хүний юмд зөвшөөрлөгөө хурж болдоггүй гэж сураагүй юм уу? Би зүгээр л үдсэн юм. Би наад хөгжмөд чинь эвдчихгүй үстэй. Тэгсэн ч гэсэн энэ миний хөгжим чи хүрэх ёсгүй гэж уурт нь аргагүй хүүд хэлчихэд хан ширдэн хөгжмөн тэрсэр хэвдэв. Өнөө хүүж хүн адил хэвдлээ. Жавар тачигнсан нэгэн шөнө. Баран үлсийн цаанаас саран зохиож өрөөний цонхоор шалан дээр дасав. Чи унтаж байна уу? Намайг хөгжмөд чинь авлаа гэж одоо хүртэл уурсаар байна уу? Наад хөгжим чинь чиний хувьд үнэхээр чухал зүйл үү? Эмийн өнөх хүү асуув. Унтсан мэд хариу дууралгүй хэвдэх хүү сайн нэг амнэв. Би нэх уурлаагүй.
Энэ хөгжим надад их чухал. Хайртай хүмүүсийн минь хамгийн сүлд өгсөн бэлэг. Харин чи дахиад зөвшөөрлгүй авч болохгүй шүү. Гоё юм аа. Надад тийм хүмүүс байхгүй. Урд нь ч байгаагүй. Ухаан орсон цагаасаа л энд байгаа. Гэр бүлтэй байх гоё юу? Ингээд чи яагаад тэнд ирсэн юм? Би чамайг мэдэхгүй. Тийм учраас хэлэхгүй. Тэгвэл хоёулаа одооноос найзад болъё. Би чамайг илүү сайн мэддэг болсныхаа дараа гэр бүлийнхээ талаар тэд нартайгаа юу хийдэг гэд бас наад хөгжмөн зааж өгөөрэй болж байна уу? Тэгэхэд хүү дахин түүний асуултанд хариулсангүй. Өнөөх хүү дахин унтчихсан юм уу? Ямар хурдан юм бэ? Чи үгүй гэж хэлээгүй шүү. Өнөөдрөөс бид найзууд шүү. Гэсээр өнөөх хүүч бас унтахаар нүдэн гэнэв. Өнөөдөр хүүгийн анхны өдөр. Тэр өнөөх хэрэг даган түүний хичээлүүлдэг хээлийн сургалтын төвд иржээ. Өрөө зээлгэр том хоорондоо зайдуу хүн байрлуулсан өндөр модон ширээ сандал харагдана. Тус бүр дээр нь хүүхдүүд суужээ. Өнөөхөр хүүг суух газрыг нь зааж өгөөд өнөөдрийн хичээлийг эхлэв. Өрөөнд байсан хүүхдүүд хүүг нүд салхалгүй сонжин харна. Хичээл өдөр цайны цагийн үед дуусав. Өнөөдөр түүний хувьд мэдэхгүй ертөнцийн мэдэхгүй хөгжмөн бариад сууж байгаа мэтэл өнгөржээ. Өрөөнөөс хүүхдүүдэд цоврон гарсаар хүү ганцаараа өлдөв. Энэ үе дээр өнөөдөр юу ч ойлгоогүй үсттэй. Санаа зов хэрэггүй дээ. Би чамд тусдаа нэмэлт хичээл орно. Одоогүй чи энэ хүүхдүүдийг гүйцэнэ. Харин өнөөдөртөн очиод сайн амар гэлээ. Хүүч өрөөнөөс гарч асрамжийн газар лугаан алхав. Төвний хамгийн анхны хичээл ийм дуусав. Нүдэрмэх зөөрөл хавар болжээ. Цаас хайлж, яргуй зохиож, өвлийн хүүтэн жавар арилсан ч өглөө оройдон хүүтэн хэвэрэн. Хаадныг салхилж газар ам жиндүүлэх өдөрж бас олонтой. Хүү асрамжийн газар дандасж бас өнөөхрийн заасан бүгдийг нь урд нь сорж бусдаас эдийн илүү тоглодог болсон байв. Өнөөдрийн хичээл дуусав. Хүүхдүүд гэрлөгийн харихаар босов. Энэ үед өнөөхөр нэрэн мардаг шахлаа. Удахгүй болог хүүхдүүдийн хээл өгчмийн дэмцэн болно. Хөөцөд нь орж болно шүү. Энэ танилцуулга нь. Та нарыг бүгдийг нь ороосай гэж багш нь хүсэж байлаа. Мэдээж чамайг хэдэн бүртгүүлж гисэн гэж хүүд заав. Усад хүүхдүүд өрөөнөөс гарцгаана. Ягтэн бүгд үүд муухай нүдэр ширдсээр өнгөрнө. Өдөр бүр цаг минут бүр нүдэн дээр нь өөрсдөөс нь илүү сайжрах үг харсаар сүүлдэн өөрсдөө ч мэдэлгүй түүнд уурлаж атаархаж сүүлдэн үзэн ядах болжээ. Чамд би итгэж байгаа шүү гэж хүүгийн мөрөн дээр өнөөхөр зөөлөн гаран тавив. Хүү та надад яагаад ингэж итгэдэг юм? Өмнө нь хариулсан санагдах юм. Тэгтэн цаг нэрхээр би гол зүйлэн хэлж магадгүй. Тэр хүртэл надад өөрийгөө бодлоо. Нэрнг тэнцсэн шилдэг 10 хүүхэд нь тайзан дээр тоглоно шүү. Магадгүй зурагтаар гарах үз. Тэнцвэл бүгд чамайг харна гэсэн үг.
гэсээр өрөөнөөс гарав. Тэгвэл тэр хүмүүс ч бас харж магадгүй гэсэн үг. Хэрвээ тэгвэл магадгүй бодолд автан явсаар асрамжийн газар та иржээ. Өрөөндөн гарч ирсэн даруйд өрөөнийх нь хүүхэд "Ой, юу гэж? Өнөөдөр намайг урьдчилж авахар болсон. Ийм насан дээр бараг олддоггүй гэж байсан чи намайг урьдчилж авахар болсон. Ингээд би гэр бүлтэй болох нь" гэж хүүгийн урд баярлан үсрээд нүүрэндэн очир мэт гэлтагнах инээмсэл тодруулж байв. Тийм үү, баяр хүргэе. Хэзээ чамайг ирж авна гэсэн юм? Орой. Бичиг баримт бүрдүүлж яваад дуусаад ирж авна гэсэн. Ингээд чи баярлахгүй байгаа мó? Яалаа гэж тэ баярлаж байна. Чиний өмнөөс үнэхээр баяртай байна. Гэхдээ яагаад ч юм гонигтай юм? Үнийг сонсоод өнөө хөөж үсэрч дэвхсэх юм болж нүүр дөрөн инээдэнж үлээлхэн үнэг болж хувирв. Би зав гаргаад байн гэрж боломжтой бол ирж хонож байна. Зүгээр эцэст нь чи хөссөн зүйлэн авлаа. Тиймээс чамд зориулаад өнөөдөр тоглож сурсан аяан тоглож үзүүлье гэсээр хүү хийлийн тоглов. Богинохон мэд санагдах энэ хугацаанд өнөхөрийн дотн болж амьдсан чи уулзах өгөнч мэддэхгүй салах болсон нь баяр баясгалангийн дарга гониг хөвөрнө. Орой түүнийг авахаар гэр бүлийн 2 хүн ирв. Өнөө хүү явхаас өмнө чиний хүсэл удахгүй биелэх бах. Би үргэлж хүслийн чинь төлөө залбирах болно. Дараа уулзъя гэлээ. Үүж баяртай гэж гараан далалсаар нөгөө гараараа нүдэндээ дорх нулимсан арцсаар үлдэв. Хоосон өрөөнд ганцааран өнөө хүүгийн орлоо ширцээр хэвтэн. Энэ хэдхэн сарын хугацаанд түүний мартаж оргисон гуниг дахин түүнийг нөмөрнө. Нүдэнганын унтахаар хэвтэв. Бодолтой автан байгаад нэг л мэдхэд унтав. Тасралтгүй бэлтгэл сургуулилд хийсээр өнөөх тэмцээний өдөр иржээ. Маш олон хүүхэд иржээ. Өдөржин ээлжийн хүлээсээр оройхон түүний ээлж болов. Том тайзан дээр ганцаараа гарч урдан суух 3 шүүгчийн өмнө өөрийнхөө хамгийн сайн чадах аяыг өөрийнхөө хамгийн дуртай хөгжмөөр тоглоно. Бусад хүүхдүүд сандарч дэвдээд өнгөн алдаж аян зарим нь мартаж орхидог байхад үүд дэм сандрал айдац гэх зүйл байхгүй мэд. Өөрийнхөө хамгийн сайнаар тоглож дуусав. Ээлж дараалан тоглосоор бүгд шалгуулж дуусав. Одоо тэнцсэн 10 хүүхдийг дуудах болжээ. Хамгийн ихэнд түүнтэй хамт сурдаг хүүгийн нэр дуудагдж, түүний араас хүүхдүүдийн нэр дуудагдж явсаар хамгийн сүүлд хүүгийн нэр дуудагдав. Энэхэн агшинд хүүгийн урам зориг баяр баясгаланг үгээр хэлхийн аргагүй байлаа. Чамайг тэнцэнэ гэж мэдэж байлаа. Зандраг үсттэй гэзэр хүүг тосон өнөөх хэрэрв. Тэгтэн хүүгийн ард явсан тэнцсэн бас нэг шавын гарав. Чамд бас баяр хүргэе. Мундаг байлаа гэснэн хүүд хар зан тогтов. Хүү зандраагүй.
Өргөлж хүмүүсийн өмнө тоглож ирсэн болохоор тэгээд яг тоглоод эхлэх үед би өөрөө ч юу ч бодхон байждаг юм гэд жаргалтай царайдан Мишель тодорхойлно. Харин өнөөх сурагч хөмсгөн атруулан гараан зангидсаар би ч бас тэнцсэн байтал энэ мод яхаар дандаа ингэж илүү хандж байдаг юм гэж амандан бовтонсаар цаашхан явж одов. Өгхөө нэлийн том албан тушаалтны хөө бөгөөд багасан хийл өгчмөр хичээлдэж байгаа нэгэн. Дээр нь бусдын анхаарлын төвөд байж магтуулах дуртай нэгэн. Хүүг ирэхээс өмнө түүнийг өдөр болгон магтаж үргэлж дэмжин байсан багш нь нэг л өдөр түүнийг дагуулan ирж тэр цагаасан хойш түүнийг бараг л тоохон болсонд нь уурлаж хүүг улам ихээр үзэн гадах болжээ. Өнөөдөр чиний дуртай хоолыг авч ивнэ. Юу идмээр вэ? Пицца. Би багада нэг идэж байсан юм. Тэр үед үнэхээр гоёмттай байсан. За тэгвэл пицца идэхээр явцгаая гэж хүү ир хоёрч цаашаа явлаа. Чархалж ууралсан хүү гэрдэн гэржээ. Хөгжмөг хөөрч явсан цөмхөн орсон дөрөдөн шал руу бид хэдэл шидэв. Өөдөн дээр сонин гарчиглан суух аав нь гайхаж юу болов миний хөө? Ээж нь чамаг тэмцээндээ тэнцэл гэсэндээ гэхэд хүү тэр хайхаагүй бол тэрнээс л болсон. Аав би 3 хоногийн дараа болох үлдсэн 10 хүүхдийн хооронд болох тэмцээнд төрүүлмээр байна. Тэгвэл миний хөө хичээхтэл болно шүү дээ. Үгүй аав би яаж ч хичээсэн тэр хүү гүйцэхгүй. Харин та нэг арга бодооч дээ гэж аавынхан хурд нулимсан туслуулан ирээ зогсов. Тэрхүү гэж чиний банк яриад өгдөг үгүй юу? Өргөлж бэцэн хүүдэн садаа болж байх юм. Аав нэг арга бодно. Гэсээр толгойг нэлэн хүүгэн харагдав. Энэ пицца тэр үед идэж байсан шиг амттай биш юм. Нэг л амтгүй. Ямар үед хизээ хаана хинтээ идэж байгаагаас хамаарад хоолны амт өөр байдаг юм. Үүнтэй адил хөгжим хаана хизээ хинтээ ямар үед тоглож байгаагаас хамаарад өөр сонсогдох үе чивэ. Юмсыг илүү тодосгож өгдөг зүйл бол мэдрэмж юм шүү дээ. Тэгвэл тэр үед аав ээж минь байсан болохоор хамттай байсан юм уу? Тэгвэл дахиад тийм хамттай зүйл идэж чадахгүй нь гэж зөвхөн нүдэ даран үнэгэлв. Яг ч тийм биш. Бас тийм. Чи том болоод ойлгох болно. Одоо эрдхэн амар хэрэгтэй. Удахгүй том зүйл болно. Чи тэндээ дөрүүлж ихвэл амьдрал чинь дардам сайхан болоод л ирнэ. Гэж чинь шүү. Эмийн чин сэтгэлээсээ өнөөхөр хүүд захав. Дөрөн хүмүүс суусан зааланд том тайзан дээр төсөөлөлтөнд битгий хэл зөөдөнд ч бараг буугаагүй байсан өдөр иржээ. Өдрийн 17 цагаас эхлэх байв. Өнөөхөр
Өнөөдөр хүү ганцаараа төрүүлэн очиод байж байхыг хүсжээ. Өөрөө чухал ажилтай тул араас нь очино гэжээ. Хүүч цагаасан эртээ асрамжийн газраас ганцаараа яв. Асрамжийн газраас холдоод удалгүй түүний хоёр цөлөө чирэн байр хоорондын нарийнхан гудамжруу оров. Хүүхдээ хашгирсан ч түүнийг өөр хавийнх нь хүмүүс нэг их анзаарч харсангүй. Хоёр залуугийн нэг нь хүүг үгийн зөрүүгээ зохин унагаад ээл өгжмийг нь газар дэвслэж хэмхлээд хүүгийн дээрээс дэвслэж дахин дэвслэх гэхэд хамт явсан залуу нь одоо болно. Хөгшөө энэ хүүхэд байна. Өгчгөл гайл болно. Одоо явъя гэж түүнийг боловлов. Өнөөх залуу нь "Хөөш. Чи тэр тэмцэнтэй ороод хэрэггүй шүү. Амтайган үлдмээр байгаа болоо" гэж хэлээд хүүгийн дээрээс сүлсээ нулимчхаад яваад өгөв. Хүү зөхөөлөд өвдөн байх газраа дарсаар өндийн суугаад ээл өгжмөн юучгүй хэмхэрсэн байхыг олж харав. Утарсан хэсэг бүрийг нь цоглуулан байхдаа газар нулимсан унган байлаа. Эдийн 17 цаг өнгөрчээ. Өнөөхөр байн цагаан харж эргэн тойрноо харна. Хүү алга. Асрамжийн гадартай холбогдоход аль төрөнд гарсан гэж хэлсэн ч одоо хүртэл ирээгүй байлаа. Азар хүүгийн ээлж хамгийн сүлд. Гэсэн чи хэдийн 3 хүүхэд гарчээ. Зөлөгч нь аачихва. Муу юм болоогүй байгаа та. Ядаж утас аваад өгдөг байж. Амж нь байха. Амжихал хэрэгтэй гэж дотроо нууцхан залбирэн суулаа. 8 дахь хүүхэд тайз руу гарав. Арга барсантан хүү хайхаар гарах гэхэд хүү нулимс туслуулсаар эвдэрсэн хийлэгжмэн тэрсээр орж ирж үзэгдэв. Юу болов вэ? Яагаад ингэж удав? гэж өнөөхөр санаа зовсоор хүүгээс асуухад хүү мэдэхгүй. Хоёр ах ирээд намайг зодод бас хийл хөгчмийг ийм болгочихлоо. Би их буруу хийсэн юм гэд асгартал ойлов. Чи юугч буруу хийгээгүй. Зүгээр л дэндүү сайн байсан болохоор чинь хүмүүс чамд атаараа гэсэн хэрэг. Уучлаарай. Ийм болно гэж удаагүй миний хэл буруу. Одоо болно гэвэл чамайг би буруудаг ахгүй. Би тогломоор байна. Бүхэнд тоглож үзүүлэмээр байна. Тааж надад хэл минь байхгүй. Надад би хүсвэл үгээр тоглол. Уулын чамайг дөөрүүлээд бууж ирэхээр чинь үгүй гэж бодож байлаа. Би өөр хөгжмөр ийм сайн тоглож чадахгүй. Би аав ээжийнхэн өгсөн энэ үгээр л сайн дарж чадна. Үгүй дээ. Чи энэ үгээр чадна. Чиний сэтгэл хүсэж байвал чи чадна. Гэж өөгийн ингэрд хийлэн шахнаагаад энийг би хөөтэн авч байлаа. Тэр минь яг л чам шиг авьяастай нэгэн байсан да. Данчи би түүнийг хөгжимчин болохыг хүсээгүй юм. Өөр шигийн ийм амьдралаар амьдрахыг үсээгүйдэн түүнийг хөгжмөнөөс холдуулж өөрийгөө загнадаг байлаа. Тэр нэгэн өдөр бид хоёр маргалдсан юм. Өмнө гэрээсээ гарч яваад машин тайруулж гисэн да. Би үнэхээр том
засаж болохгүй яалтаа хийсэн хүнтэй. Тэрнээс хойш 10 гаруй жилийн дараа чамайг анхаарсан. Яг л хүү шиг мань байсан. Чи надаас чамд яагаад ингэж дуусуулж байгааг асуусан байхаа? Би өөрийгөө л хурж өгөх юм. Чамд тусалж хүүдийн гаргасан алдааг цайруулахыг оролдож байгаа. Ийм л нэг мунхаг толгой та. Хүүгийн ээлж хэрв. Нэрийг нь зарлав. Алив хөсвөл гар. Хүүч шийдэмхий тайзууд өгсөв. Тэнэг нэгэн гэрэн. Гүнэг нулимс шанлал зовлон гээд бүгдийг нь ардан үлдээж тайзууд өгсөж гарав. За алив агшиглүүл. Хэний чадахгүй гүнэг таялгууган. Хизээж хөрөхгүй тэр сэтгэлийн аян агшиглүүл. Тэгээд нотол хэн гэдгийг тэгээд харуул. Сэтгэл чин шингээд зүрхэнд нь хөрөх аялагууган. Тэгээд мэдрүүлээч миний хөө юу мэдэрснэг. Энэ аялагуу хөгжмнөөс биш сэтгэлээс гарч байгаа байх. Ганцхан тоглохтон биш байх нь. Ганцхан би энэ аялагуу гаргаагүй байх. Ээж аавтайхан байхад жаргал тавиач. Тэр хүмүүсийн сэтгэл бас гарч байгаа байх нь. Бас тэр хөвгөн тэр ихч энэ хүн надад итгэж хайрлсан бүхэн энэ аялагуу гаргаж байгаа байх нь. Чин сэтгэлээс хайрлаж бас хайрлуулах ийм сайхан байдаг байх нь. Гүнэг аз жаргал, шаналл, хайр энэ бүхнийг мэдрүүлсэн хүмүүс минь сэтгэлд минь өөр тамтууга болохоор л сэтгэлээс минь энэ аялагуу гарч байгаа байх нь сайхан юм аа. Өөр тэнтэн тоглосон авьяас бэлгээр унтаалж зүрх сэтгэлээр хөглөн гарах аялагуу хамгийн анхны гайхалтай бөгөөд хамгийн сүүлийн үнэгт аялагуу. Энэ чи чамайг чадна гэж мэдэж байсан юм аа. Хараа энэ хардаа. Юу вэ? Энэ юун тэмцэн бэ? Хийл хөгжмийн хүүхдүүдийн тэмцээн. Энэ тоглож байгаа хүү. Тийм ээ. Энэ миний чамд яриад байсан хүү. Мундаг авьяастай гоцтэй. Биш ээ. Энэ хүү нөгөө миний гаагаад байсан хүү вэ? Тоолон жил бараг өнгөрч. Юу? Арай нөгөө гэрээсээ зогтсон гээд байсан хүү юу? Энэ аан болж байгаа юм. Би түүнд хэлэх ёстой. Эсэр хувцсан шүрэн өмсөд гэрээсээ гарав. Бараг 7 жилийн өмнө нэгэн хүүд тэр худлаа хэлсэн. Дүүнээс болж өнөөхөө гэрээс нь зүгтж орсоргүй болсон хэмээн тэр бодож яв. Энэ бүх цаг хугацаанд тэр түүний хайж байсан. Уучлалт ирэх ганц энэ л үгийг хэлэх гэж
ихэнх өдрийг сэтгэлийн завиртай өнгөрөн байжээ. Тэмцэн өндөрлөж нэгдүгээр байранд өнөх хүүтэй хамт сурдаг хүү тодорсон бол удаах байранд хүү шалгарчээ. Шүүгчдийн шийдвэр зөв буруу дээр үзэгчд маргалдаж байсан ч нэгэнд гарсан шийдвэр дэмэл бүхэмдэн байцгаалаа. Мундаг байлаа. Гинээс жилүү чи шилтгэн байсан гэж харагдамгүй хүүг дэврэв. Үгүй эцэстэн гэхэд төрүүлсэнгүй. Таны урмыг хоголсон дуучлаар гэсэр хүү түүний гарыг тавиулаад гадаг шихан гараад үүчгэв. Өнөөхөр араас нь явах гэсэн чи дөрүүлсэн хүүгийн эцэг их түүн дээр ирсэн тул чадсангүй үлдэв. Гада харанхуй болжээ. Дэнгэр дөгөх од дэнг үйл бүрхчгээд хаад нэг тасан мөдрөнө. Хүү гарсан даруйдан хайшаа гэдгийн үл мэдэн нөлөвсөн ардан өрхөн гүйж харав. Гэтэл түүнийг театрын хаалганаас гараад амжаагүй байхад дөрөвний хоёр залуу дахин бариад авахын тэр "Моноош. Чамаг би битгий ирээрэй" гэж хэлээ үсттэй. Аминта хайр хүмүүггүй л өгөөч. Чамаас болж бид хөлсөн авч чадсангүй. Моггөлөг гэж нэгэн түүнийг зодож гарав. Газар хоногаагаад нүүр хөдгүй дэвсэлж өшөглөж шөлсөн өсчүүлэн байхад нөгөө хүн хар зогссон нэг нь өмсөрж байна. Явъя гэсэр нөгөө хүн чирэн зогтаалаа. Хүү арай ятан дээшхэн харав. Ор хаврах хэсгийг түүний тусан бодож дээр нь унах тасны ширхэг уусан даруйдан хайлна. Хүүгийн нүднээс орсох нулимсч зосндан бодогдон орсон. Дээрээс нь зөөлхөн бодрох засны ширхэг бүрийг ширдэн үлэлхэн бишэв. Дөгжирч явсаар сайн нэг өнөх театрын гадаа иржээ. Яран гүсэр хашааны хүүдэр орсон даруйд хөлтөн нэг юм тэглэхэн дэр. Энэ үед театрын гадаах гэрэл төлгүүд асаж театраас хүмүүс зон гарч ирв. Доошхон тонгон харвал нүдэнд нь этгмэргүй зүйл харагдлаа. Саяхан л хинээс ч илүү ажаргалтай, хинээс ч илүү хийчэн хийлийн тоглон байсан хүү түүний доор зөөсөндан бодогдсон хэвтэн байлаа. Түүний хазар дээр унах засны ширхэгч дахин хайлхан байжээ. Миний буруу. Чамд үннийг хэлсэн бол би чамд бүгдийг нь хэлсэн бол ийм зүйл болохгүй байсан юм. Уучлаарай гэж үгийн толгойг дэврэн уйлан суух хэрэг уйгашгүй намуухан орчлонд үнэгт аялхуу болон эгшгэлэн. Хүүгийн сэтгэлээс урсан гарах тэр гайхалтай аялхуу гомбөрийн сэтгэлд хүрч гэсэн чи цагийн гайсаар мардагдж хэдхэн л хүний зүрх сэтгэл өөрт оршин үлдэн. Сайн муу сайхан муухай сүлэлтэн орших энэ бяцхан эрдэнцэд ядчил бяцхан үрсэдмэн гар сүүдэр баг тусаасай. Зохиолыг үздсэн мөнхөрдөн гүнэгт аялах.